21-р зуунд дэлхийн нийтээрээ төгшөж байгаа гол асуудал нь хог хаягдлаас хэрхэн ангижрах болж байна. Энэ асуудал манай улсад ч тулгамдж байгаа учраас хоггүй Монгол төрийн бас байгууллагаас хогийг хэрхэн ялган ангилж зөв зүйтэй ашиглаж болох талаар ирээдүйн хойч үе болсон хүүхэд багчуудад багаас нь мэдлэг дадлыг эзэмшүүлэхээр сургалт зохион байгуулжээ. Эхний ээлжинд нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 3,000 хүүхэд хамрагдсан байна. Баянзүрх дүүргийн залуучдын холбооноос санаачлан хоггүй Монгол төрийн бас байгууллагатай хамтраад бидний Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр энэ хогоо ангилдаг зөв сурвалж хөтөлбөрийг хэрэгжүүлээд өнөөдөр нээлттэй үйл ажиллагаа явагдаж байна. Хогоо ангилах дахирын талаар хүүхдүүдэд ойлголттой болгоё гэдэг үндсэн зорилготой. Хэрвээ энэ төсөл маань амжилттай болох юм бол бид нэр бус бүх сургуулиуд дүүрийн сургуулиуд дээр тодорхой хэмжээний дүүргийн санхүүжилтээр энийг хийх боломжуудын талаас хайж судалж үзэх гэж байгаамаа. Өмнө нь болохоор зүгээр хогийг хайснаа зүгээр хөрсөнд бохир тэгээ байгальд амир бохир гэж боддог гэсэн. Энэ удаад болохоор сургалтаар биш маш олон бичлэг үзсэн. Тэрнээр болохоор бас хөрснөөс гадна надад ч бас хортой байна гэдэг ерөнхийдөө маш сайн ойлгож авсан. Надад бол миний дүүнерт маш хортой гэдгийг маш сайн ойлгож авсан. Хичээл зассан багш минь болохоор тийм хуванцар сав, тийм хуванцар зүйлсээр маш олон зүйл хийж болдгийг заасан байна. Миний бодлоор ер нь энэ хуванцар тийм гялхаруудад ер нь аль баг хэрэглэхийг бодож байгаа. Аль даавууд ч юм уу эдлэгээ удаан тийм зүйлсийг хэрэглэх нь их зөв гэж бодсон. Тухайлбал хүүхдүүд эзэн чихрийн цаас хүнсний бүтээгдэхүүний сав боодол гялгаруутуудыг хогийн савнд л хайж байвал үүнийг хог хаягдлаас орчин хамгаалж байна гэсэн ойлголттой байдаг байна. Гэтэл хүүхдүүдэд хогийг ялган ангилж, дахивараар юу хийж боловсруулж амьдралд ашиглах боломжтой талаар сургалтаар дамжуулан практик ач холбогдлыг танин мэдүүлжээ. Тиймээс хүүхдүүд ирээдүйд байгаль их дэлхийгээ хайрлаж, хүрээлэн буй орчинтойгоо зөв зохистой харьцах амьдралын үнэтэй дадлыг энэ сургалтаар эзэмшиж байна. Цаашид энэ хөтөлбөрийг ерхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаж, онлоос илүү практик мэдлэгийг эзэмшүүлэх нь хүүхдүүдэд чухал үр дүнтэй гэж үзсэн юм а.